дуудах нэрийг эцэг их дуусах нэрийг их орон өгдөг. Тэгэхээр хоёулаа эхлээд эцэг эхийн нэрнээр нэг жоохон тогтоох. Ягаад тогоочгоо ийм нэртэй болсон юм бэ? Ямар нэгэн түүх вэ нүү? Актер сонирхолоод илжих түүх би сайн мэдгүй. Гэхдээ аав эмээгийн минь хэлжсэн нэг өгөөд гин. Өмнө нь 2 3 хүүхд олоо тэгээд тогтохгүй байсан гэл. За. Тэгээд хожим аавыг төрөхөд бас тогооч гэж нэр өгөө гэж. Үед нь бас лам одоо үздэг хардаг хүмүүс нэмээ хэлсэн гэл. Тэгээ тогтсон гэж. Зөв. Эмээ маань олон жилийн өмнөд ярьж ирсэн. Зөв. Их бэлэг зэмрэлтэй нэрлэлтэй. Овчартаал нэр шиг байна. Тий, тэгээ тэр тогооч гэдэг бол хоолтой л гэсэн үг. Ер нь энэ ер нь хичээл сургалтын муу юм шиг байна. Энэ тогооч л болчихвол болно гэж ярьдаг нэг тийм хүнтэй би таарч ирсэн. За тогооч их сайн тогоочийн Бат Эрдэнэ. Бат Эрдэнэ бол олон бий. Тэгээ аваргалж эхэлснээс хойш ер нь бүр олон болсон гэсэн тийм ээ. Монгол нэрийн одоо хамгийн их нь Бат Эрдэнэ гэж байдаг байх шүү. За ингээд тогоочийн Бат Эрдэнэ. Би л мартахааргүй боллоо. Би нэг 100 хүний эрэлд яваад байгаа. Эрэл маань их сайхан явж байна. 100 сайхан залуу энэ улс орныг 100 сайхан эрдэм боловсрал, 100 мэдлэг туршлага, 100 мөрөөдөл энэ улсыг урагшин чирч явах юм, нуруундаа үүрэх юм аа. Тэгээ би нэг ийм баримлыг бол бүр олон түмэндээ бүр илт болгоё гэж бодож байгаа. Тий. Энэ очир болд гэж манай нэг мундаг баримлч байна. Энэ бол дэлхийн Огюст Родины бодол гэдэг нэг одоо баримл байдгийг суугаад ингээ бодсон байгаа нэг баримл бий. Тэрний хэмжээний түүцхүүц дэлхийн хэмжээний уран бүтээл болж өнгөрсөн жил мундаг сайн шагнагцсан. Энэ эргэж мөрөө харж байгаа юм шиг ер нь их олон утга агуулна. Тийм байна. Би зүгээр их хүндлэл юм уу гэж харлаа. Их хүндлэл. Энэ хүндлэл одоо таны гаргасан санаагаар бол одоо хон 30 жил дотор би бол одоо бас өөрийнхөө үеийнхнийг энэ ардчлалыг энэ баян бүрдэд авчирсан тэр сайхан залуучуудаа ийм хүндлэл үзүүлэхийг өргөлж хүсдэг. Би ч бас өрөөсөн нэг ширхэгсэн мөн. Тий. Бид шал өөр амьдралаас эргэж бүр өөр амьдралаар орсон тийм ээ. Тий. Тэгээ энэ баримл бол их айтайхан юм. Тэгээ би энд тавьчихна. Тэгээд энэний өмнө би энэ 100-ын тоо тавьчихж байгаа. За. Тий одоо харц нь бол нэг энэ хавцаал таарах юм шиг байна. 20 см-ийн зайд. Одоо бол яг энэ хүн яг энэ 100 гэдэг рүү харж байгаа. Энэ бол бараг л би л дээ. Би өөрөө л одоо яг ийм байдал байгаа. Тэгэхээр энэ таныг олох гэж зөндөө удсан. Тогоочийн Бат Эрдэнэийг олох гэж маш их удсан. Олон хүнээс асуусан, ирж хайсан. Бид тэр хүн болгон дээр их эрэл хайгуул хийж байгаа. Манай баг тэр чигээр ажиллаж байгаа. Та фэйсбүүкээр зөндөө олон танилтай болсон баг. Бүр олон танилтай болж таныг түмний танил болгохын тулд би таны фэйсбүүк рүү орно. Энийг зөвшөөрөх үү? Тэгээ. Би ч бас фэйсбүүк актерт мундаг хөтлж явдаг. Гэтэ ер нь бол сэтгэл хөдлөл зарим нь санаа бодлоо бусдаа туршлага шеэрлэх зорилготоор хэрэгэлдэг. Тийм учраас тийм ч баялаг биш байж магадгүй. Өөрөө ер нь ямар мэргэжлийн хүн бэ? Миний анхны мэргэжил бол гуталч. Би анх мэргэжил гэдэг зүйлийг сурч авсан. Тэр зүйл бол 1989 онд ерөнхий боловсролынхаа сургуулийг төгсчөөд 10 дугаар анги төгсчөөд илгээлт аваад гутлын үйлдвэрт гутлын эсгүүрчний мэргэжил эзэмшихээр ажилчин ангийн игнэнд орж ийлаа. Тэгэхээр чи бас их нийгмийн идэвхтэй бас манлайлагчдын нэг нь явсан байж тээ. Тэр үед нэг илгээлтийн эзэн гэдэг нэг том сүүчийн илгээлтийн эзэн сүүчийн яг уу актер тэр манлайлагч гэхээсээ илүү их тийм мөрөөд өмтгөл хөөхт байж л дээ. Тэгэж.
Би 1986 онд баха би чамд хайртай кино гардаг чинь 87 онд билүү? Тий. Тэр киног манай ангийнх нь нэг Ядалт кино театрт үзэж. За. Надад их гой санагдсан. Ангаараа тий үйлдвэрийн ажилчин болоод тэр нь гэхдээ гутлын үйлдвэр шүү. Тийм бэ. Тий. Ангаараа явсан нэг тий. Тэгээ тэр киног үзчихэд би 2 жил 89 онд 10 жил төгсөхдөө ангийнхныгаа гутлын үйлдвэрт очиж ажилчин болъё гэж уриалав. Чи өөрөө уриалав. Тэр 10-аад хүүхэд зөвшөөрсөн. За. Тэгээ яг төгсөөд явах таван дээр бол юу гэж миний үгэнд ороод эцэг их нь явуулах вэ. Тэгээ ямар ч гэсэн дөрүүлээ явсан. Дөрүүлээ гутлын үйлдвэрт гутлын үйлдвэрт 2 эмэгтэй, 2 эрэгтэй ажилчнаар. 2 эмэгтэй нь гутлын ойдолчноор, 2 эрэгтэй нь гутлын эсгүүрчнэр. Хүүхдүүд төмөр ерөөсөө гутлын үйлдвэрт очиж ажиллацгаая. Сурлага хэрвээсээ өөрөж. Тийм ч онцгойч тийм ч муу биш. Алтан дундаж. За. Гэхдээ нийгмийн талын хичээл бол маш сайн байсан. Тийм. Нийгмийн талын хичээл. За. Тэгэл бид дөрөв анх гутлын үйлдвэрт очиод ажилчин боллоо. 200 би бол 220 дугаар цех гэж байдаг байсан. За. 220 дугаар цехт ганхүү гэж мастрын бригадад шинэ дагалдан ажилчинтай. За. Сургууль хүмүүжүүлэгч багштай. Тэгээ халамжлан хүмүүжүүлэгч. Тэр үе чинь тийм байлаа шүү дээ. Тий. За тэгээд гутал яаж эсэх тухай зааж сургаж эхэлсэн. Технологи сурч эхэлсэн. Технологи сурч байгаа. Одоо жишээлбэл гутлын дотрыг яаж эсэгдгийг, газрыг яаж эсэгдгийг, дотор материалыг хэрхэн одоо ширхгийн дагуулж эсэх үү гэх тийм ээ. Арсыг бол одоо гэмтэл цогхыг хаагуур нь яаж тааруулж эсэх үү. Тийм. Ямар ч сан ингээд нөгөө нэг кинонд гардаг үйлдвэр дээ. Яг тэндээ бас ангийнхаа хүүхдүүдийг дагуулад их л мөрөөдөнтхий байсан. Тийм байх нөгөө наад чи мөрөөдлөөр жигүүрсэн байна. Тэгж анх эзэмшсэн мэрэгчлэн маань гуталч. За тэгээд тэгээ хожуу нь яг удалгүй жил гаруйн дараа ардчилсан хувьсгал Монголд одоо үүсэж хөгжөөд тэгсэн. Ямар ч одоо ардчил гэж өгний утгыг ч ойлгохгүй. Юу ч болоод байгаа бүү мэд. Хідэн цугласан хүмүүсийг сонирхож очив. Талбай дээр очиж харж ингээд гайхаж явсан. Тэр үед яг зүгээр гутлын үйлдвэрт нэмхүү гээд нэг мастер байдаг байсан. Хожим нь ардчлалын үйлсийн бас анхны тэр өдөрдөгчтэй нэг усандаа гутал нэмхүү гээд ярьдаг. Гутал нэмхүү гэдэг ажилтай анхны одоо алтан хараа цэнүүдийн нэг. Тэр гутлын үйлдвэрт ажилчдыг одоо ардчлалын одоо үйлсэд уриалж исэн л хүн л дээ. Зөв. Би тэгэхэд 18 настай. Одоо тэр том ах нар юу ч яриад байгааг нь ойлгохгүй шүү дээ. Тэр ардчил гэдэг үгний учрыг би ерөөсөө мэдчихв. Тэгтэл нэг шинэ нэг тийм сонирхол ерөөсөө нэг л салхилаа тий. Ер нь тийм зүв байна гэж ерөөсөө сонгосон юм бол байхгүй шүү дээ. Зүгээр л хүн дагаж үгээл ингээл ажил хаялт явуулаа ажил хийхгүй сайн л үз гоё л байгаа юм чи залуу. Тэгээ нөгөө найзуудтайгаа дугаалаад гүүгээл хараагаал ингэж явж ижил анх арчилсан хувьсгалтай анх би танилцсан. Тэгээд одоо яг хоо жам ёсороо эдийн засаг тодорхой хэмжээнд зогсож үйлдвэрүүд үүд хаалгаа барьж хамгийн залуу ажилчтай цомхлож эхэлсэн. Тэр игнэнд нь би орлого яах вэ? Дөнгөж 18, 19 настай жил гаруул болсон байх. Тэгээд л одоо ажилгүй болсон. Тэгээд тэр үед их сонирхолтой. Би тань зүгээр түүхээ зүгээр энэ түүхийг сонирхолтой түүх. Манайх төмөр замын орионд одоо тухайн үед октябрийн орион гэж ярьдаг байсан да. Төмөр замын артлын ер нь би төмөр замын хөөхд. Ерөнхий боловсролын сургуулаа төмөр замын 51-р сургуулийг төгссөн. Төмөр зам орчинд өссөн. Миний ээж төмөр замын эмнэлэгт насаараа бага юм чи ерөнхий зөвлөгч хийсэн. Аав минь жолооч нэг иймд ажилчин ангийн одоо шилдэг нэг жишээ биш үү? Нэг тухайн үеийн айл өрхийн нэг жишээ. Тийм тэр үед ардчилсан хөдөлгөөн өрнж яхаа тэр үеийн залуучууд бас 40-од насны 30-40-од насны 30 гарсан насны 30 гарсан насны байсан. Яг л одоо 30 жилийн өмнө. Тий. Одоо тэднээс маань нэг 50-60 болоо явчлаа шүү дээ. Тийм ээ. Гончиг дөрзөнтөр одоо хэд ч үрж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол 2020 он. Бас яг ийм сонин эргэлтийн цаг тохиож байгаа одоо. Тийм ээ. Энэ 20 онд энэ манай хүмүүс ер нь сонголтоо их өөрөөр хийн. Ер нь хүн өдрөөхөн сонголтоо таардаг тийм ээ. Тэгээд одоо нэг тийм төрөний хэлдэг нэг л тийм зөөлөн салхилаад нэг л өөр байна тийм ээ.
Ийм үед ийм сайн түүх ярьдаг. Тэгээд тэр гутал нэмхүү та нар ер нь дагуулсан юм а да. Ер нь гутлын үйлдвэрээс ардчилсан тэр үйлсэд оролцсон хүмүүсийн эхнийх нь төвчний нэг нь бол ялцгүй тэр нэмхүү гэж мастер байсан. За. За тэгээд цаашаа хоёулаа. Тэгээд ажилгүй болсон. Ажилгүй болсон. Тэгээд төмөр зам чинь манай вокзал манай гэр ойрхон. Тэгээд ажилгүй болсон залуу хүүхэд тэр хавьяарлахгүй амт сонирхоод явна. Ягаад гэвэл дөнгөж нөгөө улсын хил нээгдээд урагшаа хоошоогоо хүний хөл 8 эхэлшээ. Тэгэхээр манай вокзалаар чинь дүүрэн одоо том цүнхтэй саарл цүнх хэдэн давхаар нь хураагаад тавьчихсан вагон байнга л одоо хөл хөдөлгөөнтэй вагоноор нааш цаашаа явсан хүмүүс байлаа. Тэгээд тэр хоосон 18 настай. Тэгээд тэр хүүхэд байсан болохоор сонирхол тэр хүмүүсийг ууч хараад явж байхад нэг одоо холын хамаатан гэж хэлэх нэг ах маань 8 хийдэг хүн таарад чи юу хийж байгаа гэсэн би энэ чинь натаа зүг явж 8 хийгээд тогоо чин Батэрд нь хөлийн дээс алхах тийм одоо 8 хийхээр тэр ахыгаа дагаад туслах гад гар хөлийнх нь үзүүр зарагдах гад аршинтай 18-ыг дуулцсан шиг. Яг үнэн шүү дээ хонхны дугаарч дуулсан шиг. Тэгээд одоо Москва руу 8-нд явлаа. Тэгээд яг хийгснийг хийгээл зар гэснийг зараад тухайн үед харин хааш бид нэр орос хэлээр тодорхой хэмжээнд ярьдаг байсан. Тийм. Тийм ерөнхий сургуулийн 4-р ангиас эхлээд 10-р анги хүртэл 6 жил орос хэл үдчихсэн хүүхдүүд бол тэрээр одоо ямар ч байсан өөрийгөө ойлгуулад юмаа зарчихна. Тийм. Тэгээд Москва явлаа. Тэнд бас нэг жил гаруй 2 жил гаруй 8 хийгээд буцаж ирсэн 94 онд. Тэр үеэс одоо тухайн үед ч хүн болгоно л 8 хийдэг. Хүн болгол амьдрахын төлөө зүтгэж явсан үе. Манай нэг найз надад хэлж байна. Багийн мөнгө яаж хурдан олох вэ гэсэн ийм уулзалт болох гэж байна гэж. За. Их сонирхол татчихаа. Ямар юу хаана вэ гэсэн чинь Монсонок группийн ерөнхийлөгч Баярхөө гэж хүн энэ социал демократ нам дээр хэрхэн мөнгө олох вэ гэдэг уулзалт хийх гэж байгаа юм байна. Хоёлоо очиж сонсъё гэд. Тэгээ би дагаад очсон найзаагаа дагаад очсон. Тэгсэн чинь баахан оюутан залуучууд цуглуулчихсан. Одоо нэг хүзүүвч гэж ярьдаг гэсэн да манай арц намын байр. Тэрний хоёр давхарт тэр нэг хүн юу яаж байна? Оюутнууд залуучуудтай уулзалт хийж. Тэгээ тэр нь одоо Монсонок группийн Баярхүү гэж хүн байсан. За. Ингээд сонслоо. Сонирхолтой байна. Оюутнууд гоё мэрж जैन. Тэгэхэд би оюутан биш байлаа шүү дээ. Нөгөө явсаар агаад ингээд буларсаар агаад ирсэн үе шүү дээ. Тэгээд байжсэн чинь уулзалтын дараа оюутнууд үлдээд мэтгэлцдэг юм байна. За. Тэгээд би үлдмээр санагдаад манай найз явлаа гэж явцсан. Гэхдээ би үлдэж энэ хүмүүсийн тухай юу яриад байгааг сонсомоор байна гэсэн чинь тухайн үед залуучууд оюутан залуучуудын эрх ашиг хэрхэн одоо хөндөгдөж байгаа тухай ярьж байна. Бүгд л ярьж байна. Нийгмийн идэвхтэй байх ёстой, оюутнуудыг хүн гэж үзэхгүй байна. Тэгсэн чинь би бол оюутан биш. Би бол одоо гудамжинд ажилгүй шүү. Ажилгүйчүүдийн нэгнээ. Гэхдээ мөнгөтэй. Тэгээд би асуухгүй та нар ямар их гоё хүн байна. Гоё хүмүүс залуучууд байна. Бүгд оюутнууд. Гэтэл би ажилгүй. Та нар ажилгүй хүний эрх ашигын тухай яагаад ярихгүй байгаа? Гисэн чинь хүмүүс тойроо суудсан аваг. Чи тэгвэл юу бодож байгаагаа яриач. Тэгэж би өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн тухайн үед одоо манай тийм миний одоо нийгмийн тайзан дээр гарч ирж байгаа анхны үзэгдэл маань тэр болж байгаа. Тэгэхээр тухайн үед бол манай оюун сүрэн гэдэг одоо их сургуулийн гадаад харилцааны багш идэг мундаг эмэгтэйсгүй. Тэр намайг тэгж чи үнэхээр ажилгүй залуучуудаа ярих ашиг хамгаалж юм хиймээр байна уу? Би хиймээр байна гэсэн. За тэгвэл чи юу хийх гэж над бичээд иргээд. Тэгээд одоо анхны төсөл бичиж байгаа. Ажилгүй 100 залуучуудын яг 100-тай адилхан шүү яг. Ажилгүй 100 залуучуудын анхны одоо цуглаан уулзалт гэж хийгээд. Тэгээ өнөө уулзалтаа өргөтгөж 100-аар нь 100 ажилгүй залуучуудаас цуглуулад нөгөө нэг тухайн үеийн нийгэмд одоо тодорхой хэмжээний үлгэр дуурайл болж байсан хүмүүсийг ураад хийлээ. Анх Конрад Аденауэрийн санхүүжүүлж. За. Их хурлын нөгөө оюун сүрэн гэж мундаг найз маань тухайн үед их хурлын гишүүн А Ганбаатар гэж хүний туслах хийдэг байсан. Тий Ганбаатар гэж. Тэгээд хулан гэж нэг гишүүн байсан да. За байцаа. Тэр Конрад Аденауэрийн саналуу хэлж манай залуучдын байгууллага ийм юм хийх гэж байна. Дэмжээч гэсний үр дүнд миний төслийг дэмжиж би 100 залуучуудыг ажилгүй залуучуудыг цуглуулчихад тэгээ анх тэр цуглаа хурал хийсэн. Одоо тэр 100 дотроос тэрэн дотроос
мундаг одоо боловсралтай одоо Монгол улсын урдаа барьдаг инженер багш маш олон хүмүүс төрсөн. Маш олон хүмүүс. Бас л үеийн залууч. Яг үеийн бид. Тэр үед би ингээд ихтгэл тавиад ингэж яхад олон залуучууд бид яах ёстойгоо мэдэхгүй байгаа болохоос ч ажил хийж чадахгүй байгаадаа ажилгүй байгаа юм бишээ гэдэг үгийг хэлж ийсэн шүү. Наад чих гоё үг вэ. Яг юутай адилах юм. Нэг хүн хэлсэн гинлээ. Би ядуу хүн бишээ. Үгүй л хүн гэж. Гайхалтай үг гэж. Яг наад чинь аахгүй. Бид аргаал болохгүй болохоос биш ядуу хүн бишээ л гэж хэлж ийс залуучууд. Тэгээд тэр олон залуучууд яг тэр үед намайг шиг дэмжсэн. Тэгээд би одоо тухайн үеийн Арслан намын залуучдын байгууллагын албан ёсны гишүүн чи 95 он. За. Гишүүн болж хожим нь энэ байгууллагыг би бас удирдах эхэлсэн л дээ. За хоёулаа ингэ загсан. Одоо хоёулаа Facebook руу чарыг. За тэгээ. Тэхөө. За тэгээ. Нууж хаасан юм байхгүй гэж. Байхгүй. Төр хэдэн жил ажилласан бэлээ? Би 2008 оноос ер нь төр гэхээсээ илүү иргэдийн төлөөллийн байгууллагад ажилласан. 2008 онд Шингэлтэй дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгч гишүүнээр 2012 онд нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгч гишүүн бөгөөд нийслэлийн засаг даргын орлогч чи албыг хашсан. Ер нь яг хаа тэгээд 8 жил. Ерөө төр тэгээд үйлдвэрт ажилласан бол нэг 12 жил ажилласан. Ерөө худалчин үнийг төрийн ажилтны мөн гэж үзвэл шүү дээ. Төрд ажилласан гэж. За хоёулаа орноо. За таны Facebook руу орё. Тогоочин Батэрдэн. Тийм. Одоо миний Тогоочин Батэрдэн. За. За эн чинь юу бичиг байна? Юу гэнэ? Ингэж байгаа. Өнөөдөр та бидний хийж буй үйлдэл бүр ирээдүйн хооч үеийнхээ өмнө хүлээх хариуцлага болно гэж би хэлж байгаа. Энэ бол миний одоо үзэж одоо доктор гэсэн үг. Тэгээ доктортэй Батэрдэн гэж байгаа. Тийм байна, тийм ээ. Тэгэхээр өөрөө бол яг тодорхой хэлсэн юм байна шүү дээ. Өнөөдөр хийж байгаа үг үйлдэл бүхэн чинь ирээдүйн хооч үеийн чинь өмнө хүлээх хариуцлага болно шүү гэж. Энэ ямар утга вэ гэхээр өнөөдөр таны үйлдэл яг бидэнд хэрэгтэй байж магадгүй. Гэхдээ 20 жилийн дараа энэ нь нийт монголчуудын эрх ашиг одоо ноцтойгоор зүтсэн үйлдэл бол та түүн дээр шийтгүүлэх шүү. Хэрвээ бүр илүү их одоо гавья байх болсон бол хооч ирээдүй таныг өргөн дуурсаж одоо хүндлэх болно. Тий. Яг үр хүүхдэд адилхан. Яг үнэ. Одоохон таны эцэг хүний хувьд ихэд таны хүүхэд миний аав ийм юм хийчихсэн шүү. Тий. Одоохон 20 жилийн дараа нэг хүний хүүхэд манай аав нэг авилга аваад бадарсан юм байна лээ гэж бодож явахааргүй. Тийм үү? Манай аав их зөв сонголт хийдэг хүн байсан юм байна лээ. Тийм учраас өнөөдрийн энэ жаргалтай цаг ирсэн юм байх та гэж хариуцлагын өмнө. Тий. За. Миний философи бол энэ. Тийм учраас өнөөдөр бид нэр амьдралын шуурганд бас буруу зүрх алдаа хийчихгүй дээ гэж санаад байна. Удалчнаас доктор хүрсэн зам. Үнэн шүү. Ажиллаж ангиас доктор хүрсэн зам. Энэ нэг зураг байдгийг. Энд чи би одоо бараг 28 жилийн өмнө нөгөө нэг 8 хийгээд Москвад байх таахсан. Энэ зураг байдгийг. Одоо нөхд нь хаан шалгыг одоо сайн мэдэхгүй. Тухайн үед л 8 хийгээд нэг баргээд болоо явж ирсэн. Зураг түүхүүгүүд нь. Тэгэхээр энэ хооронд би нэг юм асууя л да. Энэ докторийн зэргийг ямар сэдвээр хамгаалсан? Наадах чинь бол яг манай одоо үзэгчд өөртөө шин танилцах гэж хүссэн юм танилцж байгаа хүмүүс явж ороод таны энэ Facebook хаягаар яваад орчин. Facebook хаяг чинь тодорхой болчихлоо шүү дээ. Мартахын аргагүй юм байна. Тогоочин Батэрднийг орохтол тийм үү? Тэгээ энэ дотор ороод энэ зургнуудыг чинь харна. Айгуул тэр нөгөө 8 хийж явсан нөхдүүд чинь өөрийгөө олж хараад өөрлөө чи ярина. Алгадна тийм ээ. Ой би энд явж ийн гэх маягаар. Тэгээ би докторийнхаас миний сэдв бол ер нь бол хот цөөрөн газрын ногоон хөгжлийн бодлогын судалгаа. Хүн төрөлхтний хөгжлийн 21 зууны өнөөдрийн хүртэл хөгжиж ирсэн хэмнэл өөрчлөгдөж байгаа. Хамгийн сүүлийн өөрчлөлт нь бол тогтвортой хөгжлийн зорилт, тогтвортой хот цөөрөн газрын хөгжил гэсэн нэр цоошин нэр томьёонууд сүүлийн одоо 5-6 жилээс өмнө
маш их хурдтай яригдж эхэлж байгаа. Тийм учраас Монгол улс яг энэ тогтвортой хот суурин газрыг хэрхэн яаж хөгжүүлэх юм бэ гэдэг асуудлыг би судалж энэ судалгаа бараг 12 жил хийж байна. Тэгээ 12 жил хийж байна. Одоогоос 2 жилийн өмнө би доктороо хамгаалсан. Тэр магадгүй энэ сэдвийг хамгаалсан одоо ногоон хөгжлийн одоо ногоон онолд тулгуурсан хөгжлийн энэ судалгааны ажлыг Монголд хийсэн докторуудаас бараг л эхний л хүмүүс нэг хэд онд хамгаалсан? 2018 онд. 18 он гэдэг чинь одоо 2 жил болж байна. 2 жил болж байна. Тэгэхээр би над нэг сонирхолтой юм байна л да. Өөрөө нэг гуталчин байсан тэгснэ арчилсан хувьсгалын тэр их хөдөлгөөн тэр их салхин дунд манай арчлагчтай цуг бидний сайхан нийгмийг авчирсан хүмүүстэй цуг нэг агаараар амьсгалж явсан. Тэр жигсаал дунд гүйж явсан. Тэнд бас зохион байгуулахын зүрийн ажил хийж явсан ийм сайхан хүү 18 19 настай. Дараа нь ямар сургуульд орсон байх вэ? Яаж бие бэлдсэн байх вэ? Манай Монгол Ардын сайхан үгүй шүү. Бие бэлдээд тийм ээ гэрээ төхөөрөөд тэгээд төрөө засан залмаа. Би тэр нэг танд түүх өгүүлж байхдаа нөгөө анх тэр маш их идэвхтэй залуучуудын дунд гүгэд орсон шүү дээ. Тэгээд дараа нь олон найзууд маань бүгд оюутан болох ёстой байна гэд нэлээд хожим нь 97 онд би хуулийн сургуульд орсон. Тэгээд 2000 онд хуулийн сургуулаа төгсчөөд за тэгээ бас боловсрал үнэхээр шимтэн суралцахын төлөө зүтгэсэн. Тэгээд Антверпений их сургууль, Бельги улсын Антверпений их сургуулийн гадаад харилцааны сургуульд очиж суралцахаар явсан. Тэгтээ хүний хувьд тийм амар биш. Яг тэр жил миний өсөгсөн имээ ээж хоёр маань бурхан болоод зэрэг буцаж одоо утгатай ирсэн. Тэгээ буцаж утгатай ирээд буцаад сургуульдаа явах гэсэн эдийн засгийн хувьд бол маш хэцүү байсан учраас орхисон л доо. Гэхдээ сурах процесс бол орхиогүй. Би Отхон тэнгэр их сургуульдаа дахиад мастрын ажил хийж эхэлсэн. Магистра. Ингээд магистра би чи 2005 онд төгсөөд за тэгээд нийгмийн ажилдаа оролцоод ингээд явсаар хагаад нөгөө 2008-аас 18 он хүртэл яг энэ хот суурин газрын хөгжлийнхаа судалгаа хийсээр хагаад 2018 онд одоо Монгол улсын Эрдмийн их сургууль гэдэг анхны судалгааны сургууль л да. Тэгээд энэ сургууль дээр энэ сургуулийн эрдмийн зөвлөлд бас Монгол улсын боловсролын доктор Жирхэм цолыг хамгаалсан да. Би өөрөөрөө бас их үнэхээр бахархдаг. Үгүй хүн өөрөөрөө бахархгүй бол одоо өөр хинээр бахарах уу? Энэ бос хүмүүсээр бахархаж болно л да. Гэхдээ хамгийн их өөртөө бахархаж явах хэрэгтэй. Бас азтай да бахархаж явах хэрэгтэй. За энэ их гой мундаг эрдэмтний зураг байгаа юм байна. Энэ эрдэмтэн бол Норвеги улсын эдийн засгийн сургуулийн доктор профессор ийм мундаг хүн л дээ. Нэгдсэн үндэсний байгууллага болоод олон улсын байгууллага зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Энэ хүний номыг үеэс тань бас бэлгэлнэ гэж өнөөдөр зөрөөд авчирсан. За энэ хүний бүтээл юу гэхээр өнөөдрийн нөгөө бидний яриад байгаа тогтвортой хөгжлийн үзэл баримтлал дайны дэлхий дээр хүн төрөлхтний хөгжил хаашаа чиглэж байна? Бид юу руугаа явж байна? Юунд илүү анхаарах ёстой вэ гэдгийг бол энэ хүн бүтээлдээ гаргасан шинжлэх ухааны маш том одоо дэлхийн өнөө цагийн шинжлэх ухааны маш том төлөөлөгч болсон эрдэмт хүн байдаг. Тэгэхээр энэ сэдвийг хөөхийн тулд өөрөө ямар зам туулсаар энэ сэдв рүү улам ойртов. Өстой сонирхолтой асуулт. Би танд би түрүүлсэн 2008 онд ирэл хотын амьдралыг хотголдож эхэлсэн. Хорооны гудамжны 2008 оноос эхлээд энэ Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл хэр зэрэг 2008 оноос эхлээд ер нь хот руу шүлжиж ирэх хүмүүсийн тоог ихссэн шүү дээ. Ингэсээр хагаад 2012 онд би нийслэлийн одоо экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч даргын албыг хүлээж авсан. Тэгээ энэ экологи орлогч дарга. Тэгэхээр чинь 6 орлогч даргатай болчихлоо. Тий. Анхудаага. Асуудлыг яг салгаж өгч ийсэн. Би одоо санаж байна. Тий, яг кабинетийн зарчмаар ажилладаг байлаа. Тий. Тэгээд миний салбар бол маш онцлогтой. Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан салбар цоо шинээр анх удаа Улаанбаатар хотын захиргаан дэд бүтцийн байгууллага болж орж ирж байгаа шүү дээ. Шинээр өмнө нь экологи ногоон хөгжил гэдэг өвөл нэр томьёо байдаггүй байсан байхгүй юу?
би яг тэр хотын орлогч гэж хүндэтэй үүргийг хүлээж авснаас хойш бол Монгол улсад битгий дэлхийд техно айгүй том асуудлууд болж эхэлсэн. Яагаад вэ гэхээр би танд энд их өргөн төх. Гэхдээ хүмүүс тааш мэддэггүй. Тэр нь харамсалтай. Маш чухал зүйл. Гэхдээ хүмүүс бас олж харж чаддаггүй. Өмнө нь би танд нэг жоохон ойлголт өгөх гээд байл та. 1970 он гэдэг бол миний төрсөн би 71 он төрсөн. За 70 он гэдэг бол тухайн үед дэлхийд дахина нэгэн маш том сорилттой тулгарсан. Тэр нь юу вэ гэхээр аж үйлдвэрийн 3 дугаар хувьсгалын үр нөлөөгөөр хөгжсөн шинжлэх ухааны явуулалт амжилтанд тулгуурласан байгалыг сүйтгэж олборлох бизнес маш ихээр хөгжсөн байдаг. Үүнээс болж байгаль орчны дороотол маш их болсон. Гүр анх удаа 1970 онд Ромын клуб гэж think tank-аас дэлхийн байгаль орчны дороотол яг үүгээрээ адилхан цаашаа цаг хугацааг даван туулах юм бол бид удахгүй дэлхийгээс өнөхнө гэсэн ийм математик загварчлалыг анх удаа гаргасан жил байхгүй юу? Энэ жилд нэгдсэн улсны байгууллага анх удаа байгаль орчны асуудлыг зөвхөн байгаль орчны асуудлыг хөндөж хурал зохион байгуулж илаа. За 92 онд бидний мэддэг бас онцгойж ил штэ. Нөгөө байгаль орчны болоод зөвжөлтийн эсрэг уур амьсгалын эсрэг конвенцуудыг баталж хүн төрөлхтөн 70-аад оноос хойш ярьсан яриаг ойлгуулах гэж явсаар 2012 он хэд ерөөсөө бид дэлхийгээ дэндүү хайхрамжгүй хандж байгаа юм байна. Их болсон дэлхийгээ хайлах ёстой байна гэсэн үзэл санаанд дэлхийн нийт улс дөнгөж 40 жилийн дараа л хүлээн зөвшөөрөгдөж байгаа байхгүй. Тийм байна. Ингэж хүлээн зөвшөөр за тийм байна бид буруу юм хийжээ гэдгийг ойлгоцоход 2015 онд тогтвортой хөгжлийн үзэл баримтлал хэмээх тийм хөгжлийн программыг дэлхийн нийт улсууд хүлээн зөвшөөрсөн байхгүй юу? Бүгд гар үсэг зурж за энэнгээрээ л хөгжиж хийдүүлээ гэж. Өмнө нь бол тэгээгүй шүү дээ. Өмнө нь бол би чадна, би ганцаараа амьдрна. Бид манай улс өөрсдөө хөгжиж гэж ингэж би чадна гэж явлаа шүү дээ. Тэгвэл би чадахгүй юм байна. Бид чадах юм байна. Дэлхийгээрээ нэг зүг рүү алхая гэсэн ийм том бичиг урд гарсан. Тэгээд дэлхийгээ сүйдэлж. Тий. Яг энэ онд бол Улаанбаатар хотын удирдлагыг удирдлага нэг нь миний бий байлаа шүү дээ. Тийм байна. Яг тийм. Тэр үед бид бас юу хийсэн гэхлээр 2015 онд нэгдсэн үндэсний байгууллагын 9 сард хурласан хуралдаанаар тогтвортой хөгжлийн зорилтыг дэлхийн дахинаар зарлан тунхагласан. 15 онд. Харин 15 оны 12 сард нь Парисын COP21 гэж хурлаар дэлхийн 405 улсын хотууд цуглаж тухайн тогтвортой хөгжлийн зорилгыг дэмжиж буугаа илэрхийлэх хурал болох гэж байлаа. Харин үүнд бол тухайн үеийн нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотноо анх удаа зүүн хойд Азийн хотуудын дарга нарын уулзалт гэж маш том юм зохион болсон. Улаанбаатарын форум. Тэр Парисын дараа өмнө угтаж. Тий. Тэгээд тухайн үед чинь тэр хотууд дэмжих гэдэг чинь тодорхой бос байгаа шүү дээ. Тэгвэл тухайн үед нийслэлийн удирдлага зохион байгуулж зүүн хойд Азийн хотуудын дарга нарыг урьж авчираад бүр хойд Солонгос, Япон, бүр Москвагаас хүртэл хүмүүс ирж байлаа шүү дээ. Монгол улсад ингэж COP21-ийн хуралдаан буюу тогтвортой хөгжлийн зорилгыг Улаанбаатарын форум дэмжиж байна гэдэг тунхаг бичиг гаргаж ирээд. Үүнийг нь тухайн үеийн засаг дарга Батуул гэж хүн байлаа шүү дээ. Энэ хүн маань тухайн хурал дээр өөрийн бээрээ авчиж тунхагаа танилцуулж Парист. Парис явсан гэнэ бахан яриа байдаг тий. Тэгэхээр Монгол улс болоод геополитик талаас ч гэдэг юм уу Монгол хүн санаачилж Улаанбаатар хот санаачилснараа бол энэ 2015 онд маш том чухал ач холбогдолтой үйл явдал болсон. Улаанбаатар хот өөрийнхөө нэр төрийг өөрийнхөө зорилгыг олон улсад тунхаглаж байгаа. Манлайлж байна. Дэлхийн хотуудын бас шилдэг хотуудын санаачлагч хотуудын тоонд орж байна. Миний төрөлх хот шүү дээ. Тэглгүй яг миний гэр. Тий, бидний гэр. Энэ байгаа бүх энэ дотор амьдарч байгаа хүмүүсийн дөрвөн уулын дунд байгаа хүмүүсийн бахархал ийм болох нэ дээ. За болжээ. За тэгээд энэ жил бол яадаг жил байсан гэхлээр би танд хэлсэн. Хүн төрөлхтний түүхэнд тохиолддог онцгой он жилүүдийн нэг нь 2015 он байсан бөгөөд тухайн үед Улаанбаатар хот энэ үйл явдалд бол маш идэвхтэй оролцсон. Гайхалтай үйл явдал. Хүн төрөлхтний гэж ярьж. Тий. Яг үүнээс эхлээд Улаанбаатар хот
ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг анх удаа гаргалаа. Дээр нь одоо Монгол улсын ногоон хөгжлийн үзэл баримтлалд оролцож ажиллалаа миний бие. Дээр нь Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилт хэмээх бичиг баримтанд ажлын хэсэгт нь орж ажиллалаа. Энэ бүхэн маань миний энэ хот суурин газрын ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх судалгааны энэ одоо хүрээг маш хурцтайгаар тэлж өгсөн. Энэ бүхэн маань одоо энэ сэдвээр би доктор хамгаалах. За энэ агуулга чухам юу вэ гэхээр ер нь бол альва хөгжил чинь угаасаа онол тулгуурлана шүү дээ. Маш сонирхолтой яриа байна. Бити таслаар өөрөө яриад байгаа. Тэгэхээр онол байхгүй бол хөгжил байхгүй. Тэгээд өнөөдрийг саяхны хүртэл 20 дугаар зуун гартал бид нэр либерал эдийн засгийн онолын тухай ярьж эхэллээ шүү дээ. За. Одоо бол тэр либерал эдийн засгийн онол за одоо бол ингээд төслийнхэн үе рүү ирж байна. Либерал эдийн засгийн онолын дагуу хөгжиж болохгүй юмаа гэдгийг олон улс олон одоо дэлхийн эдэмтэд бол үүнийг бол хүлээмжшүүлж байгаа. Одоо бид цаашаа ямар хөгжлийн загварыг баримталж явах вэ гэдгийг сая миний хэлээд байгаа тэр нэгдсэн улсын байгууллагын зорилтод тулгуурлаад гаргацсан. Тэрний үгээр ногоон онол тулгуурласан хөгжлийн загварыг бид дэлхийгээрээ нэг хүн төрөлхтөн одоо бүтээн байгуулцгаая гэж уриалж байгаа. Тэгэхээр ногоон онд зориулсан тэр загвар нь юу вэ гэхээр ерөөсөө байгаль орчинд ээлтэй эдийн засгийг хөгжүүлж нийгмийнхэн хэрэгцээг хангаал гэж байгаа. Чи 3 өөр салбар байгаа биз? Энэ 3 өөр салбар өөр хоорондоо уялдаа холбоотой динамик хөгжлийн загварыг л ногоон онолонд суурилсан тогтвортой хөгжлийн загвар гэж хэлээд байгаа байхгүй юу? Өмнө нь бол зөвхөн эдийн засаг, нүүрсээ ух, мөнгөө ол, байгаль орчин яаж дороотох нь хамаагүй, алтаа ух, голоон ширгээ, модоо охтол нэг ийм л юм байлаа шүү дээ. Мөнгө л олж ирв. Мөнгө л ол гэсэн. Мөнгө олоход байгаль сүйтгэх нь бол хүнд нэг хамаатай биш гэсэн либерал онолын нэг хандлага тэр шүү дээ. Тэгвэл тэр биш юм байна. Одоо бол мөнгө олъё. Гэхдээ байгальд ээлтэй байх аргаар шүү. Тэгжиж нийгмийнхаа хүсэл зорилгыг хангая гэсэн ийм л загварыг би яриад байгаа байхгүй юу? За энэ юу өнгөтэй зураг? Энэ зургаас хэрвээ та ажиглаж харах юм бол 2050 он хүртэл уур амьсгалын өөрчлөлтийн улмаас манай дэлхий хэрхэн яаж өөрчлөгдөх вэ гэдгийг л харуулж байгаа. 30 жилийн дараа. 30 жилийн дараа. Өнөөдөр бид арчлалын 30 жилийг бадаж ярьж байна. Дараагийн 30 жилээ төсөөлж ярьж байна. Тэгвэл одоо л бодлогоо зөв болгохгүй бол ийм байдалтай бидний өмнө хүлээж байна. Жишээлбэл одоо цав цагаан харагдаж байгаа нь болохоор усны гачигдалд орно. Дэлхий тэр чигээрээ цэвэр усны гачигдалд орох хандлагатай байгаа. Манайх талд нь явж штэ. Манайх бол тал нь цүлжих аюултай байгаа. Тийм. Тэгэхээр үүнийг л харж хүн бодлого боловсруулж шийдвэр гаргах ёстой байгаа юм л да. Түүнээс өнөө маргаашийн эрх мэдлийн төлөө ерөөсөө явж болохгүй болчиход байгаа. Тэр ийм сонирхолтой судалгааг болоо би тэр дотроо хот суурин газрын судалгаа гэж гайхалтай судалгаа. Өнөөдөр Улаанбаатар хот бодтоо бид нар чинь нийтдээ нэг 3 сая 300 мянган хүн амтай гэхэд өнөөдөр бараг 2 сая хүн ам Монголд байна шүү. Улаанбаатар хотод амьдарч байна шүү. Бараг бидний 50% нь Улаанбаатарт амьдарч байна. Хүн олноороо төвлөрөөд ирэхлээрэл хөгжлийн аливаа бэрхшээл саад учирч эхэлдэг. Тэгээд хот суурин газрыг яаж тогтвортой байлгах вэ? Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас газар хөдлөн, үер ус болно, тийм ээ? Энэ бүхнээс яаж аюулгүй өөрийгөө авч гарах чадвартай байх хот суурин. Тэгэхээр энэ судалгааны үндсэн дээр би юу гэж хэлээд байгаа юм гэхээр аливаа хот суурин газрын үндэсний одоо аюулгүй байх 3 тулгуур чулуу байна. Юу бага нь байна. Нэг нь болохоор эрчим хүч. Эрчим хүч байхгүй бол хөгжил байхгүй. Хоёрдугаарт нь цэвэр усны хангамж. Тий. Буюу бохир ус цэвэршүүлэх систем. Гуравдугаарт нь болохоор нийтийн тээврийн сүлжээ. Энэ 3 бол тулгын 3 чулуу. Бусад салбар нь бол үнийгээ дагаал хөгждөг. Өөрөө биш барилга барих, зам тавих тэр юу ч. Энэ 3-ын гол тулгын чулууг л хөгжүүлэх хэрэгтэй байхгүй юу? Гэх мэтлэн миний судалгаа хийдэг л дээ би судалгаа ярихаараа жоох онгод хараа зүгээр хамаагүй ярьдаг юм шиг. Тэгэхээр чиний энэ асж байгааг харах сайхан байна. Энэ 17 зорилго чинь л нөгөө нэгдсэн үндэсний байгууллагын 195 улс хүлээн зөвшөөрөд болио одоо бүгдөө нэг зүгтээ явъя гэсэн энэ одоо зорилгууд байгаа. Энэ зорилгуудын гадна оршсон нэг шинжлэх ухаан байхгүй. Хинч үлдэхгүй, тааж үлдэхгүй, бийж үлдэхгүй. Бүх хүмүүсийг хамарна. Тийм учраас энийг судлах хэрэгтэй болчиход байгаа. Энэ дотроос миний гол судалгааны ажил бол 11-т нь хот суурин газрын тогтвортой хөгжил, 7-д нь сэргээт хэрчим хүчний хөгжил,
13 дахь нь уур амьсгалын өөрчлөлт, тасн зохицох чадвар гэдэг. Энэ гурван салбарыг би илүү түлхүү анхаарч судалдаг. Тэгэд энэ судалгааны энэ ажлын чинь манай одоо аль яам хариуцж байгаа ногоон хөгжил Ястаа шоглоомтой шүү дээ. 2012-оос 16 оны хооронд ногоон хөгжил, байгаль орчин ногоон хөгжлийн яам гэж байлаа. улс яамтай байсан. Ногоон хөгжлийн яамтай байлаа шүү дээ. Өнөөдөр ногоон хөгжлийнх нь нэрийг хасчээ зөвөрд байгаль орчны яам боо. Буцаад ухарчихсан бид нар. Гэхдээ тэгээд тэр ногоон хөгжлийн асуудлыг бас ярьдаг л байлгүй. Одоо статистикийн ерөнхий газар нэг газар л байгаа. Жижигрүүлсэн. Тэгээ тэр нь жоон гонигтай. Одоо яах вэ? Тэр хоёулын ирээдүйн ярьж байгаа учраас тэр өнгөрсөн түүхэл тэгээ ийм хөрх одоо тэр зэрэг шин тоол эхэлнэ. Тий. Эхэлсэн. Өөрөө чинь одоо хойноос явж байгаа олон оюутан байгаа. Энэ ногоон хөгжил тэгээд тэр нь тогтвортой хөгжлийн төлөө. Би тогтвортой хөгжихгүй бол одоо ингээд 4 жил болгон донслоод л байж болохгүй. Ачааны машин дээр явж байгаа муу замаар явж байгаа ачааны машинтай байж боломооргүй шүү. Тийм шүү дээ. Буруу замаар явна гэдэг бол буцахтаа юу вэ? Шороо тээж гэдэг шиг үг. Тийм учраас нөгөө талаар харах юм бол бид буруу замаар төөрөөд яваад байгаа мэдсээрэж цаашаа яваал байвал буцаад зүү зам руу орохдоо маш их ядарна шүү. Ядарна. За энэ энтрийг манай үзэгчид одоо өөртөө чинь танилцах гэсэн хүмүүс яваад ороод үзэж байна. Төрөөнөөс хойш нэг ном бэлэгдэнэ гэсэн юм аа. Тэгээд энэ тэр намаа би ч одоо хүлээгээл л дээ хизээ өгөх юм бол гэж бодоод би ихэд тогтвортой хөгжлийн тухай ойлголтыг танд ойлгуулад тэр ойлгохоор л өгье гэж бодлоо. Ойлгохгүй буцаагаад аваад өөр хүнд нь өгье гэж ойлгож байгаа шинж байна уу? Ойлгож байгаа шиг байна. Тий. Асыг явуулж байгаа шиг. Энэ ном гайхалтай ном оо. Би шийдвэр гаргагч олон дарга нарт би энийг уулна үнгүүгээр бэлгэлсэн. Даанч тэдний нэгэн ч үнийг ишилж ярихгүй. Буруу юм хийсэн байна. Яг л маш өндөр үнэтэй зарсан бол наадах аавна. Энэ 2052 он хүртэл бид та бидхээр юун дээр илүү анхаарах вэ? Хувь хүнээс ахуулаад улс их орн маань юун дээр илүү их анхаарч одоо бодлогоо гаргах вэ гэдгийг маш сайн газрын зурагшид гаргаад өгсөн ном. Сая засгийн газраас нэг 2050 он хүртэлх алсын хараа гэдэг юм гаргалаа шүү дээ. Тий. Тэр бол нас өөрийн санаар явж гин зөв. Тий. Гэхдээ маш зөв. Ягаад өхөр хоёулаа нэг юм дээр тохирё. Бид ерөөсөө урдхаа үгүйсэхгүй. Үнэ үү? Бид урагшаа явсаар л байгаа. Тэгтээ улам сайжирсаар л байгаа. Одоо санаачлах одоо эндээс та ингээ харах юм бол энэ эрчим хүчний хэрэглээний хандлага гаргаж ирж байгаа. За. Энэ графикаар бид нэр хэрэглээгээ үүсгэж байгаа. Өнөөдөр бид нар шахмал төлс буюу нүүрсэн тулгуурсан эрчим хүчний үүсгэж байна шүү дээ. Тий. Гэтэл одоо та намайг битгий шүүмжлэг гэдэг би санаагаа оноогоо хэлмээр байх юм. Ганц нэг өгүүлбэр хэлье би яа. Битгий шүүмжлэг. За. Одоо ингэж байгаа. Одоо та ингээ анзаарах юм бол хэдэн улс төрчнөр чинь одоо манай дарга нар хэлж байгаа шүү дээ. Бид 200 300 жил нүүрсээ зараад амьдрчихнаа л гэдэг байгаа шүү дээ. 200 300 жил Монголыг тэжээх нүүрс байна л гэдэг байгаа шүү дээ. Гэтэл бид яг үнэндээ энэ хөгжлийн энэ судалгаагаас харахаар бид 200 300 жил нүүрс зараад явахгүй. Бид өсрөөл 20 30 жил зарна. Цаашаага дэлхий биднийг нүүрс ухуулахгүй. Технологи нь хөгжөөд шал өөр юмар явчихна. Тэгэхэд бид ягаад 200 300 жил зарах нүүрсний тухай ард түмэндээ буруу зүрийн мэрээ бод. Боломж байгаа бол 20 30 жилийн дараа хурдан зарчих хэрэгтэй байгаа байхгүй юу? Гих мэдчлээ асуудлын ном шинжлэх ухаан чинь гаргаад өгдөг байхгүй юу? Та нэг харалт одоо ингээд чулуун нүүрсний хэрэглээ ингээд унж байгаа байхгүй юу? Харин сэргээгдэл эрчим хүчний одоо энэ хэдэн оноос эхэлж байна. 2020 30 оноос эхлээд огцон уушаага өөдөө орж ирж байгаа шүү дээ. Тийм бай. 2030 оноос хойшоогоо бид нэр цахилгаанаар бүх юмаа шийднэ. Унж байгаа унаам нь цахилгаан бол сэргээгдэхээр л явна. Тэгэхэд бид яах вэ нүүрс уух юм? Биднийг ухуулахчгүй. Дэлхий чинь юу гэж байгаад байна? Тийм тогтоол гарсан баха. Ер нь уриалга энэ төр гарсан шүү дээ өнгөрсөн жилүүдэд. Тийм ээ, уриалж байгаа юм зөндөө байгаа. Тэгээ гих мэтчлэн энэ бол гайхалтай ном. Жишээлбэл та нэг хойно унсах юм бол үр хүүхдтэй сургаж өгөх 20 зарчим байгаа. Одоо ирээдүйн хүн төрөлхтний тухай ярьж ш хоёлоо одоо. Бидний дараа дахиад 20 30 жил амьдрах хүүхдүүдийн тухай ярьж байгаа. Тэд нар зөвлөсөн зөвлөмж өгч байгаа. Энд номыг бас танд бэлгэлээ. Та бас энэ Рандерс гэдэг хүн байна. Jordan Randers гэж би түрүү танд зургийг үзүүлсэн шүү дээ. Тэгээ Норвегийн их сургуулийн профессор доктор хүн байгаа. Тэгээ энэ хүнтэй би энэ хүн үү? Тий. Энэ хүнтэй би чинь бас 2015 онд тодорхой хугацаанд хамтран ажиллах
ийм сайхан боломж гарсан. 2052 номыг монгол хэлний орчуулгын хэвлэх зорилгоо танилцууллаа гэж. Энэ 2052 гэдэг энэ номыг орчуулах зорилгоо ярьсан юм байна шүү дээ. Тий, бид хоёр ярилцаад одоо манай хүн энд үгээ хийчихэж байгаа. За. Би бол энд нэг үг бичиж байгаа. Тий, хоёлаа гаргаж байгаа. Мөн хүн бүр дор бүрнээ өөрсдийн чиглэлээр ирээдүйн нийгэм, эдийн засаг, улс төр, технологи, уур амьсгалын өөрчлөлтөнд хэрхэн одооноос бэлдэх талаар суралцсан өнөөдрөөс эхлэн илүү сайн сайхан ирээдүйн төлөө хамтдаа олон зүйл хийж бүтээхийг уриалж байна. Одоо яг нэг ийм үе эхэлсэн юм а. Одоо манай залуучууд ойлгоод эхэлсэн тийм ээ. Дор бүрнээ. Тий. Та юу хийж чадж байна? Түүнийгээ сайн хий. Зөвхөн тийм. Түүнээс биш давхар юм хийгээ явах хэрэггүй. Тийм л. Сайн сайхан амьдралын төлөө бид өөрсдөөс шалтгаална. Өнөөдөр цаг хугацаа маш хурдан ховсон өнгөрч байна гэж хүн бүхэн ярьдаг мөртлөө ямар нэгэн сайн үсийг хийхэд тулд сайн цагийг хүлээгээ сууж ийн гэж ярьдаг шүү дээ. Гэхдээ маш хурдан өнгөрч байгаа цаг хугацааг хүлээх ямар шаардлага байна? Миний үр хүүхдүүд болон ач зээ нартай зориулв. Тэгэлгүй яа. Ирээдүйд амьдрах үр хүүхэд хүн төрлөختөнд бас зориулж байгаа гэсэн үг шүү дээ. Энд одоо нөгөө био түлш мүлш тэгэл ашиглагдаагүй нөөц шинэ өртгүүд гарч ирэх тухай тийм үү? Тий. Тэгээд математик томьёоллоор тийм ээ ашиглагдаагүй био чадах буурна гэж юм тийм ээ. Энэ ерөөсөө нөгөө биднес нэг хөгжлийг нэг вангагаар төсөөлөх гээд байдаг шүү дээ. Ванга тэгээ хэлсэн гэлээ 2020 онд чигтэйхэн зүйдийн болохын гэлээ гэж орсууд маань ярьдаг бид ч яриад байгаа. Тэгээ тэрийг бас ашиглчихсан Владимир гэдэг хүн Оросоор нэг аврын чих шиг нөгөө ванган тэгээ хэлсэн ч юм уу хэлээгүй ч юм уу. Нөгөө тухайн бас таамаг дэвшүүлдэг. Тий, тэгэхээр таамаг энэ мундаг таамаг байна тийм үү? Мундаг таамаг байна. Энэ таамгийг энэ шинжилгаанч таамаг байхгүй. Тэр зүгээр нэг тийм төлөгч таамаг биш. Тий. За энэ номыг бол уншнаа. Өөрийнхөө хэмжээгээр хүрэх ёстой хүмүүст нь хүргэн агуулгын. Чи нэг юм дээр их алдсан байна. Манай тэр ноёдууд ухааны энийг өндөр үнэтэй тавьчихсан бол ядаж гэрийнхээ номын санд мебель болох гээд авчихсан магадгүй. Уул нь ойлгохыг хүсэх юм бол айгүй энгийн зүйл. Ойлгохыг хүсэхгүй бол маш хэцүү зүйл. Ерөөсөө тийм шүү дээ. Хараа. Би өөрөө чинь нэг аяг кофенд урж байна. За. Тийм. Тэгээд цаашаа хоёулаа мөрөөдлийнхээ тухай ярилцъя. За. Энэ хооронд ийшээ шинжих хооронд мөрөөдлийнхээ өөрөө ч бэлэн юм байна. Ер нь бол би бас нэг юмд их бэлэгшээж байна. Гутал хийж сурна гэдэг бол хол явахын дохио. Гуталтай хүн хол явна. Тань анх удаа бас ийм таны ийм сонсч нэрээ. Гуталгүй би яах юм? Тэгэхээр гутал хийнэ гэдэг нь нөгөө бэлэгдлийнхээ утгаар бол одоо ер нь хүн төрлөختний гутал хийхин төлөө л анхныхаа хөдөлгөөнийг бараг зарцуулсан юм байгаа үстэй. Тэгээ нэг хувцас хийж өмсөх, нэг гутал хийж өмсөх, хоолоо хийж идэх тийм ээ. Ердөө анхны хэрэгцээнүүд. Тэгэхээр тогоочийн Бат Эрдэнэ гэдэг залууг ямар ч байсан хаанч бичээстэй байсан. За энэ нөгөө Бат Эрдэнэ тэгээ доор нь одоо юу гэж бичигдэх вэ? Тогтвортой хөгжлийн судлаач гэж хэлсэн. Тогтвортой хөгжлийн судлаач. Энэ өстой гайхалтай юм боллоо. Энэ томьёолыг нутагшуулах гад зүтгэж байгаа. Тий, тогтвортой хөгжил. Гэхдээ биднээс тогтвортой хөгжлийн тухай бодохгүй бол ер нь айл гэрээ эзэн нэг тийм бодох юм байгаа шүү дээ. За манай гэрээ ингээд ойрын 10 жил, 20 жил дараа нь миний үр хүүхэд заавал энэ тогтвортой амьдрахын тулд хүүхдээ эрдэм мэдлэгжүүлье. Тий. Яг шинжлэх ухааны эрдэмтэд бол жоохон тогтвортой гэдэг нэрнээс маргаантай байдаг. Тий, тэр нь хамаагүй. Хов хүний. Зүгээр хов хүний байгаль дэлхийн хувьд ерөөсөө тогтвортой байна гэдэг бол ирэмэлцлэл. Тий, яг үнэ. Мөн биз? Мөн. Тий. Би бас тэг талаас нь тайлбарлаа. Тэгээ дөрөв битэр мундаг жишээ авсан шүү дээ. Ачааны машин дээр муу замаар явж байгаа юм шиг ингэж донсломооргүй байна энэ нийгэм чинь. За хоёулаа тийш явъя. За. Тогоочийн Бат Эрдэнэ хүүхдүүд. Яасан ч бага юм. Бага нь 1 нас 6-7 сартай. За. 5 настай. 1 сар 6-7 сартай. 1 нас. Тий. 2 нас өрөөгүй шүү. Өрөөгүй. Тий.
Нэлхаараа байна. Нэлхаараа байна. Тэгээ энэ 2 жил одоо миний нөгөө амьдралын утга учир боллоо шүү дээ. Тий. Нэг настай хүүгээ нэг 30 нас хүртэл одоо өсгөөд одоо аваа явдаг газар руу явъя гэж бодоход би дахиад 30 жил амьдрах хэрэгтэй байгаа зү. Тэгэхээр би өнөөдөр 50 шүрхэж байна. 50 төгч байна. Тэгэхээр доороож тэг 80 наслах хэрэгтэй болж байна шүү дээ. Тийм. Гэхдээ зөв агаар, зөв орчин, зөв нийгэм энэ хүүхдүүдэд үлдээх хэрэгтэй. Танай хүүхдэж биш. Өөр түмний хүүхдүүд. Энэ монголчуудад бүр тэр цаашаа ярих юм бол дэлхийн хүүхдүүдэд. Яагаад дэлхийн хүүхдүүд гэсэн тэгэхээр та өөрөө тэр мундаг хуралцгуудаа нэг Монголд хийж тэгээд тэр ногоон хөгжил, доктортой хөгжлийн тухай тунхагийг одоо Батүл дарга аваашиж тэнд санаачилж өгч тийм ээ? Тий. Тийм учраас доктортой амьдрал аюулгүй тийм орчин одоо бий болгосон нийгэмд үлдээгээд явах санаа зовх юм алга байна шүү дээ. Тий. Гонигтэй юм шиг мөртлөө амьдралын үнэн. Тий. Тий. Тэр дөрвөнд мөнх бишээс л хойш. Тэг ямар тэгэхээр хүнд нэг тийм нэг юм хэрэггүй юм шиг байна. Тийм шүү. Тийм ээ. Хүнд эрүүл мэнд хэрэгтэй. Боловсрол хэрэгтэй. Өөрөө бол яг гэрээ бол сайхан зассан. Ямар орлогоор амьдэрдгүү. Нэг хектар орлогосоод явах юм байхгүй. Би бас хүмүүс зөвлөгөө хийж өгдөг. Ялангуяа боловсролын зөвлөгөө хийж өгдөг. Сүүлийн үед би эрүүл мэндийн талаар судалгаа хийж байгаа. Одоо хүн өвчлөлийг даван туулахын тулд эм ууж штэ. Тэгэхээр эмээр ямар ч өвчнийг давж чадахгүй. Яагаад гэвэл өвчин цаашаа улмал хүндрэж. Тэгэхээр эрүүл байх амьдрал утга учир юунд байдаг гэвэл би өөрийгөө мэдэх, өөрийнхөө эрүүл мэндийг өөрөө удирдах ийм гайхалтай бас шинэ одоо шинжлэх ухааны анагаахын шинжлэх ухааны хандлага өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Идэж байгаа хоол ундаа яах юм? Яг энэ шин дээр би өөрийгөө сүүлийн 1 жил нэр тань сонирхолтой дэлхийд туршлага хийгээд би 112 кг жинтэй байсан. Жилийн дотор би яг энэ судалгаагаа өөрөө дээрээ туршаад одоо би 89 кг-тай 20 гаруй кг хайсан. Зөв хоолнд. Зөв хоолнд. Хүн өөрөө чинь бие маань өөрийгөө эдгэж идэг, эрүүл болгож идэг механизм байдаг. Түүнийг л бид нэр хайчгаад эмийн хамааралтай амьдарч шít. Тийм байна. Ханаад тусвал аптек орж эм уух тухай бодно гэхээс биш өөрийгөө яаж имжлэх үү гэдэг тухай бодохгүй болсон биш. Тэр нь сэтгэл санааны маш их хүч байд юм шиг байна. Тэгэлгүй. Би эрүүл байх ёстой. Аагүй. Сэтгэл гоё сайхан байх. Эрүүл хүн. Итгэлтэй байх. Тийм. Ер нь зүгээр муу юм багууд бол стрессгүй байх. Тийм. Тэгэхээр эрүүл мэндийн шинжилгээ ухааны хөвд ч гэсэн ингээд эмчилгээний хувьд хандлага нь өөрчлөгдөж байгаа байхгүй. Одоо жишээлбэл би 80 наслна гэдэгтээ итгэлтэй байдаг. Яагаад гэвэл шинжилгээ ухаан маш өндөр хөгжиж байгаа учраас хүн өвчнөр өгөх нь маш ховор болно. Нас барах нь. Тэгэхээр энэ орчин үеийн хүүхдүүд энэ ухаалаг утаснаас эхлээд цаашаага ер нь химэл оюун ухаанд руу тэмүүлж байгаа үед ер нь одоо энэ хотын амьдрал бидний амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ? Маш өндөр одоо хэмнэлтээр өөрчлөгдөнө. Яагаад гэж юм гэхээр би одоо тэр доктортой хөгжлийн 6 зорилтыг хэрэгжүүлэх 6 салбарыг илүү судалж байгаа одоо. 6 чиглэлээр эхлээд боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, газар тариалан, тэгээд хот зөөрөн газрын хөгжил, дижитал хөгжил гэдэг ингээд. Тэгэхээр дижитал хөгжил бол 21-р зууны хөгжлийн суурь нь болно. Өнөөдөр Улаанбаатар хотод хүмүүс яагаад төвлөрөөд байгаа? Мэдээлэлд ойрхон байх гал төвлөрөөд байгаа. Хэрвээ 5G интернетийн сүлжээ Монголд улсад ороод ирэх юм бол хүмүүс эргээд хотоос зүхтах амьдралын хэм маяг руу орно. Тэгвэл биднээс энэ тэнгэрийн зам, дүүжин зам бус хотууд ер нь ямар байдаг? Энэний төлөө явж гинүү эсвэл би ялангуяа Азийн том хотуудын дарга нартай уулзаа ярьж ирсэн. Тэдний нэг хилдэг харамсал нь юу байсан бэ гэхээр бид хотынхон дундар өндөр гүүрэн зам байсандаа өнөөдрийн хүртэл маш их харамсдаг гэж. Маш хөртгөр болсон буцаагаад үүнийг яаж арилгах вэ гэдэг дээр түүнээсээ ч дутхгүй хөрөнгө зарах гэдэг бид маш их харамсдаг гэж хэлдэг. Энэ бол тэр бол хөгжил биш юм байна гэдгийг хэлж байгаа. Би нэг юм гутардیں۔ Юу ч хамаагүй хийсэн ашигл олж ивэл гэдэг өрөөндор манай төлөвлөлт яваад байна. Юу ч хамаагүй хийсэн
Ийм хийчихэр нэг бас нэг ашиг олно доо. Тийм. Тэмээ тэр ашгаа бас их баг янз бүрээр суулгана шүү дээ тэр чинь зориултаар. Тэгчгээд тэндээс мөнгө олж ивэл тэр тэнгэр дээгүүр зүгээр хүн алхаад явдаг гоё юмыг сэтгэж болох нь шүү дээ. Яг хөө нийтийн эрх ашигаас илүүд хувийн эрх ашигаа илүүд бодсон хүмүүс чинь тийм л бодно. Тийм учраас би нэг Раджив Ганди гэдэг нэг ерөнхийдөө улс төрчин номыг уншиж байсан. Тэрэн дээр нэг үг хэлсэн байдгийг би мартадгүй. Тэр юу гэж хэлсэн бэ гэхээр уул нь бол улс төрч гэдэг хүн чинь олон түмний төлөө үүрэг хүлээсэн бурхнаас олгосон үүлийн үрээ эдэлж яваа хүү юм аа гэж хэлсэн. Гэхдээ өнөөдөр харамсалтай тэр улс төрчийн одоо нэр барьсан хуурамч хүнээсээ ялгахад хэцүү болчихжээ гэж бичсэн байдаг. Тэгэхээр ер нь бол яаж ч утсан олон хүний өмнөөс үүрэг хариуцлага үлээгээд явна гэдэг тийм хүсгээр ажил биш байхгүй юу? Гандигийн тэр үгэн дээр их талд мундаг утга байна л да үүлийн үр. Тий. Үүлийн үр. Тий. Тэр үүлийн үрийг давжгаах хэвээр, зөв давжгаах хэвээр, тийм ээ? Зөв байлгах хэвээр. Сүүлийн үед яг л миний эрэл хайгуулын үзүүр нь ийм л хүмүүсийг олохын төлөө тэгвэл нэг санаа амар нэг өөрийн чинь ярьснаар нэг санаа амар дээшээ хараад хэвтгсэн. Монголын ард түмэн бүгд л тийм хүмүүсийг хайж даанч нөгөө төлөвгөө хэлсэн тэнэг хүмүүсийг ухаантай хүнээс ялгаж чадхааргүй болчлоо. Учир нь тэнэгүүд ухаантай үг ирээд эхэлсэн гэж. Энэ л үнэн болчиход байгаа юм. Тий. Тэгээд ухаантай үгэн дандаа хотлаа. Тий. Тэгээд тэр ойлгохгүй чөйжсэн байдаг байхгүй. Тий. Тэгээд нэг аюултай байгаа. Хотлоо ярьдаг хүн ойсойтой хэрэгтэй. За би танд нэг 100 гэдэг тэмдэгэ өгье гэж бодлоо. Тэг энэ бол баян нөгөө ингээд одоохон улс орныхаа төлөө өөрийнхөө амьдралын төлөө зүтгэж явах хүний л ирмэлзэл юм шүү дээ. Биднээс нэг жигтэйхэн их орон гал том юм яриад тийм ээ байхаас илүү за нэг 101 тийм учраас би бас энэ улс орныхын төлөө ядаж бүр хөөхтийнхээ амьдрал сайн сайхны төлөө баян бодож явах ёстой. За ер нь би нэг хүмүүсээс асуух дуртай асуултаа асууя. Мөрөөдөл. Би их ном уншдаг байлаа. Мөрөөдөлгүй хүн гэдэг бол далавчгүй шүү мэтэ гэж нэг гайхамшигтай сэтгэж хэлсэн байдаг. Тэр үгийг бол олон жил бодож явдаг. Тийм учраас мөрөөдлөөс л бүх юм эхэлдэг. Тийм учраас би маш их зүйлийг мөрөөддөг. Харин сүүлийн үед бол хамгийн том мөрөөдөл бол дэлхийн чэйжэндээ 1.5 сая км/квадратыг эзлэн сууж байгаа манай монголчуудын амьдрал болоод хэв маяг нь дэлхийд жишигдэх тэр сайхан одоо үс ирж ийн гэж би өөрөө бас дотроо бодож байгаа. Тэнгэрлэг Монгол гэж ярьдаг шүү дээ. Хөөх толгойтой монголч гэдэг. Би тэрэнд бол ер нь итгэдэг. Монголчууд бид арай л одоо үгүй наатаа чи бас их гоё хэлсэн нэг залуу. Энэ дэлхийд оюун ухаанаараа хүчин оюун ухааны потенциал одоо тэ сэтгэх чадвар тэр одоо ойтой энэ юмараа бол еврей үндэстэн бүр их мундаг байдаг. Англичууд их мундаг байдаг. Тэгээ монголчууд мундаг байдаг гэж гадны хүн хэлсэн юм байлээ. Тэр бол сайхан л магтаал, сайхан л омгшил. Яг тэрийг л хэлэх гээд байна. Яг тэгж хэлэх гээд. Одоо Монгол улсаа магтыг өгвөл үгний сайхан олддоггүй шүү дээ. Ерөөсөө тэр шиг л одоо хааш явсан хөндлөлөх хүлэн шүрэгдсэн их Монгол улсаа л босгоод эрүүл сарвал доктортойхон шиг хөгжөөд үлдээгээд явхад өөр хүүхдэд минь надаас илүү аав ээж нь болоод үлдээсэй гэсэн ийм нийгмийг л босгочих юмсан гэж өрөөддөг. Тийм л юм үлдээх юмсан. Тийм үү? Түрүүний тэр нэг дээл өмсөн хөл нүцгэн нөхрөө шүү. Тийм ээ? Тэр нэг сайхан орчин үлдээгээд боломж гэж өөрөө их ярих юм байна. Боломжийн тухай хүн бид нар бол өөрийн гэсэн потенциал чадвараа гаргах маш өргөн тийм боломж бидэнд байгаа. Хамгийн гол нь боломжийн л хулгайлаад байж болохгүй байгаа юм байна. Боломжийг булаагаад байж болохгүй. Яг зөв. Тийм л учраас одоо аль хор боломжийг гаргаж өгөх хэрэгтэй л гэж. Боломжийг минь битгий хулгайлаа. Ёс суртахуун, ёс зүй гэсэн өгнүүдийг би бас их дотроо эргцүүлж боддог. Учир нь өнөөдөр Монголын нийгэмд ёс зүй, ёс суртахуун гэсэн хоёр үгний утга учирыг ойлгох нь багасж, ёс зүй гэдэг бол миний бодлоор бол хуульд биелүүлэх одоо шалгуур одоо
хуулинд хандж байгаа хандлага нь ёс зүй. Ёс зүй зөрчил гаргасан хүнийг бол хууль зүйн хариуцлага хүлээлгдэг. Тийм. Гэхдээ ёс зүйн хуульчилж болохгүй. Хуульчилж болохгүй. Харин ёс суртахуун бол хүнлэг чанарын л илэрхийлэл юм ба. Тэгээ энэ хоёрын ялгааг сайн бодож ойлгож би бол дандаа л алхаж явахдаа хүртэл энэ хоёрыг бодож явдаг. Улаан гэрэл асцсан байхад хүн харахгүй байна. Гараа явчих гэж байгаа бол би нэгдүгээр ёс зүй хим хэмжээг зөрчиж штэ. Дууран хүн хараагүй учраас. Тий. Гэтэл нэг жишээг би тань зүгээр хүн дөрөв төдий биш. Тий. Тэрийг биелүүлэх ёстой. Солонгост ажилладаг нэг хараар ажилладаг залуу Сеул хот гарч исэн галт төмрийн аюулаас нэг хүний юм авсан гэдэг хэдэн жил. Тэгсэн. Би тэрийг унсчаад Монгол хүний ёс суртахуун дэлхий дээр хааж байхааргүй өндөр гэж би дотроо айгүйх баярлсан. Яагаад гэвэл тэр хараар ажиллаж байгаа залуу нэгдүгürt, хоёрдугаар хашгираа зогсож байгаа солонгосчуудын хажуугаар чимээгүй гараа явчихад тэр хинч хуулийн өмнө буруутгахгүй. Тий бүр зүхтэж яваа хүн шүү дээ. Тэгтэл тэр хүн амиа эрсдэхээс үл ойшоож тэр галт төмрийн айдас хүн аварч байна. Энэ бол өөрт нь ирж болох аюулыг мэдсээр байж гүйж орж байгаа нь бол ёс суртахууны маш өндөр тэр ёс суртахуун чинь одоо унтж байгаа. Энэ ёс суртахуун сэрж, тийм ээ? Ёс зүй ёс сэрж биднээс хуучин тэр сайхан хүн манай өгчүүл ярьдаг шүү. Хүний алдуу гэж. Хүний алдуу тэр бас хатуу үгүй. За ингээд энэ харууд хүний алдахгүй сайхан явахын төлөө би танд сайхныг хүсэж байна. Ингээ би тэрийн яриа өндөрлөлөө. Дахин уулзах бах. Өнөөдөр хийж байгаа үйлдэл бүхэн чинь үг бүхэн чинь эцсийн дүнд ирээдүйн хувач хойч үеийнхээ өмнө хүлээх том хариуцлага байх бол. Үүнийг өргөж бодож явах хэрэгтэй. Тэгээд энэ сайхан эрхэм хүндтэй нэвтрүүлэгтээ бас урьж оролцуулсан танд баярлалаа. Би бас өөрийгөө үл тоож намайг арайч өрөөгүй хэлгүүдэй гэж бодсон. Тэгэхээр өрсөндөө тэгээ баярлалаа. Санаа оноогоо бас энэ богино хугацаанд тантай солилцсондоо бол нэр хүндийн асуудал гэж ойлгож байна. Ярих юм их байна. Дараа ярина.